шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль. За энэ хуулийн талаараа за ярий та тийм ээ. Тий. Монгол улс өнөөдөр авилгалаараа дэлхийд толгой зогсож байна. Энэ юу вэ гэхээр шудраг ус байдал баггүй байна л гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол зүйл бол ер нь парламентын арчлалтай улсад тэгш байдлыг бий болгоё гэвэл хамгийн эхлээд шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг баталдаг. Яагаад тэгэхээр шудрах бус зүйлтэй чи битээ эвлэрээрээ. Монгол улсын үндсэн хууль заасан Монгол улсын иргэний журамт үүрэг бол хууль дэтлэх байхгүй нэгт. Хоёр чи Монгол хүн байгаагаар бахарах хэрэгтэй. Шудраг. Үүнийхэн төлөө шудраг бус зүйлтэй битээ эвлэр. Чи шудраг бус зүйл байх юм бол дугар хинээч айхгүйгээр төр чамайг хамгаална л гэсэн хууль. Өнөөдөр энэ хууль бид нэр 2005 онд одоо дэлхийн авилгын эсрэг конвенцэд нэгдсэн. Үүнээс хойш Монгол улсын засгийн газар Монгол улсын их хурл энэ хуулийг одоо нүүбийн гишүүн орны хувьд 21 жилийн өмнө батлах ёстой үүрэг авсан. Яг л бид нарыг төр мөрдөгшгэ нүүбийг олон улсын авилгын холбоог 21 жил одоо хуурж яваа гэсэн. Энэ хууль яагаад чухал юм бэ гэвэл энэ хуульгүйгээр авилгын тухай ярих ямарч боломжгүй. Авилгалтай тэмцэнэ гэж хин нэгэн алуун тушаалтан ярьж л байгаа бол шүглэлэгч өөрийг л батлах хэрэгтэй. Бус нь зүгээр лооцсон гэсэн үг. Яагаад гэвэл Монгол улсад 800 гаруй хууль байна. Үндсэн хууль байхгүй энэ хууль байхгүй. Тэгвэл Монгол улсад авилгалтай холбоотой маш олон асуудлуудыг ярьж байна. Гэтэ энэ шүгэл үлээгчийг хамгаалах хууль байхгүйгээр эдгээр зүгээр лооцсон гэсэн үг байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүн шудраг бус зүйлтэй эвлэрмээргүй байна. Маш том улс төрийн болоод бусад авилгалтай нийт эрх ашиг хөндсөн асуудал дээр дуурах гэхлээр тэр хүн дуурснаасаа болж амьдралаараа, карьераараа, залуу насаараа шудраг байснараа гохиороод дуусдаг. Энэ өнөөдөр Монголын нэг юм. Үүнийг байхын тулд Ирэмбийн хувьд эхлээд энэ хуулийг батлана. Дараа нь энэ e-petition буюу парламент. Дараа нь нийтийн сонсголын хууль гэж явдаг байхгүй. Яагаад тэгэхээр иргэнийг шудраг байгаараа тэгээд дуртай зүйлээ хэлээрээ гэж энэ хуулийг хамгаасны дараа одоо төр мэдээллийг хангаж өгдөг байхгүй. Энэ мэдээлэл чинь парламент. Энэ мэдээлэл чинь нийтийн сонсголын хууль. Манайд одоо ямар ч шудраг иргэн хамгаалуулах боломж байхгүй. Тэгэхээр чин нийгэмд ямар ч авилгал буурах боломжгүй гэсэн үг байхгүй. Өнөөдөр авилгал буурах боломжтой байсан буурна гэж хэлж байгаа энэ бүх зүйл бол зүгээр л нөгөө хэлдгээр цонхны цаанаас шилд болгож байгаа. Яагаад бид нар авилгын индексээр жил болгон хойшлоод байгаа юм бэ гэдэг тэгэхээр тэр иргэний хамгаалах хуулийн батлаагүй байж ямар ч лооцсон байрсын хэрэгч ямарч боломжгүй байхгүй. Ягаад гэвэл хамгийн сайн парламентын арчлалд хянагч шудраг хилтод байдаг хүн бол иргэн байхгүй. Тэр шүгэл үлээгч бол иргэн байна. Хамгийн түрүүнд хэнийг шүгэлддэг вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За энэ шүгэл хамгаалагчийн хууль хэд үйлчлэх вэ? Эхлээд энэ хоёр асуулт гарч ирж байна шүү дээ. Нэгт эрх баригч намд үйлчлдэг. Ягаад гэвэл тэр хүмүүс мэдээлэлд ойр байгаа. Тэр хүмүүс эрх мэдэлд ойр байгаа. Тэр хүмүүсийн гарын үсэг хэдэн сая доллар төрдөг. Буруу зурвал. Тийм учраас тэр хүмүүс энэ хуулийг өөрсдөө батлах гээд байгаа учраас өөрсдийнхөө одоо тансаглал, өөрсдийнхөө эрх ямбыг хаана гэж хинж боддог байхгүй. Дамаанда Монголд. Тийм учраас энэ хуулийг өнөөдөр хүртэл батлахгүй явсаар байгаа юм. Хоёрт нь энэ хуулийг батлах юм бол маш олон иргэдийн дуу хоолой авилгын эсрэг гарч эхэлж байгаа юм. Салбар болгонд, бүр байгууллага болгонд хувийн хөвшилт хүртэл. Тэр нь юу гэхээр одоо жишээ нь бусад орнд Солонгост, Америкт өмнө нь бол төртэй холбоотой одоо шүглэлэгч хууль чиглэдэг байсан бол одоо илүү бизнес эрхлэгч компаниудыг оруулдаг. Яагаад тэгэхээр том компаниуд өөртөө төртэй нийлцсэн маш том авилгын систем явж идэг. Ингэж оруулдаг. Тэгэхээр энэ бүх зүйл үндсэндээ бол Монголын иргэдэд маш чухал учраас энэ иргэд хүчтэй болчих учраас иргэд Монголд байгаа энэ богшсон асуудлуудыг маш олон авилгын хэргийг нээчих гээд байгаа учраас л энэ хууль батлагдах ба гэж үзэж байгаа. Тэгтээ одоо энэ хууль үндсэндээ нэг үеийн бодох юм бол парламентаар орж ирэх гэж байна. Засгийн сая занданч эдийн засгийн газар бол уг асуудлыг ямар ч байсан улсын их хурлд
одоо оруулахаар засгийн газрын хуралдаанаар бол шийдчихлээ. Одоо мэдээж дараагийн ерөнхий сай засгийн газар нь үргэлжлүүлэх байх. За иргэн таагүйч төрийн бус байгууллага мөн зөвийг шүүгүүлдэгч төрийн бус байгууллага яг бид нар залуу хүний хувьд энэ хуулийг 22 оноос хойш шаардаж эхэлсэн. За энэ хуулийг шаардах хэрэглэх ёстой хүмүүс бол залуучууд. Ягаад гэвэл өнөөдрийн залуучууд маш олноороо гадагшаа явж байгаа. Тэд маш их мөнгөний төлөө яваагүй. Зөвхөн шудраг зүйлийн төлөө шудраг байгаа үнэлэмжийн төлөө Монгол байхгүй учраас л Монголоос цугтж байгаа. Тэрнээс цалингийн төлөө яваагүй. А бидний үр хүүхдүүд өнөөдөр энэ нийгмийг үлдээж болохгүй. А өнөөдрийн нийгэм ямар муухай юм бэ гэдгийг одоо 90 оны залуу би хүртэл амсаа явж байна. А үүнийг би хаяад явж болохгүй өөрчлөх ёстой. Энийг өөрчлөх нь надад хэрэгтэй, хамгийн чухал нь миний хүүхдүүдэд хэрэгтэй. Ягаад гэвэл манай дараагийн үе бид нар өнөөдөр чадвараараа сэтгэлтэйгээр ажлынхаа чадвараар аливаа ажил дээр ажиллах ёстой. Аливаа нийгэмд өөрийнхөө дуу хоолойг хүчтэй илэрхийлэхийн тулд энэ хуулийг бид нар л ярих ёстой. Тэгэхээр энэ хуулийн хэрэглэгчид энэ хуулийн үр өгөөжл одоо бидний үе бидний үр хүүхдүүдэд ирнэ. Тийм учраас залуу хүний хувьд манай зөвийг сүгэлдэгчид бид нар бол энэ дээр бол хүчтэйгээр дуурж байгаа. Энэ хуулийг яаралтай улсын их хурал хэлэлцэж батлах ёстой. Тэгэхээр улсын их хурал дээр энэ ороод ирэх юм бол бид нар бол энэ асуудлыг батлуулах тал дээр нь онцгой анхаарч ажиллана. Хоёулангийн яриа бол үнэхээр маш их сонирхолтой, өгөөчтэй ярилцлага боллоо. За тэгээ миний урилгыг хүлээж авсан Үлзий хотуудэ маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан ирээдүйтэй нийгмийг бүтээх, зохицоох энэ үйлс хэрэг нь одоо ингээд сайхан дардан, сайхан байхыг хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд таныг бас энэ залуучуудыг тэр дундаа манай иргэн таагүйч төрийн бус байгууллага намайг ярих боломж олгосонд маш их баярлалаа. Тэгээд бид бол парламентын аралсан улс. Энэ бол иргэд тэр дундаа залуучуудын хүчтэй дуу бол маш их байхыг шаарддаг. Тэгэхээр бол миний хувьд бол манай хамт олонны хувьд Монгол улсын бүх иргэд мэд хэрхээ аваад парламентын гарч байгаа бүх шийдвэрт ер нь аливаа бүхэл шийдвэрт Монгол хүн бүрийн санаа бодол маш чухлаа. Сайн муу алдаа оноо бол тэр дараагийн асуудал. Парламентын аргачлалыг улам бэхжүүлэхэд парламент үеийн аргачлалд чи эрх чөлөөтэй дуу хоолойгоо хүргэх нь энэ нийгмийн төрж өссөн Монгол хүний чинь үндсэн журам дүүрэг. Тэгэхээр энэ эрхийг одоо маш олон хүмүүст ярих боломжийг олгосон танд бас баярлалаа. Тэгэхээр Монгол улс бол залуучуудын орн болсон. Залуучуудын орны гол давуу тал бол залуучууд нь оролцдог байхыг хэлнэ. Тэгэхээр бид нар бол маш оролцоотой нийгмийг бүтээж иргэн болон мэд хэрхийнхээ төлөө өдөр болгон аливаа төрлийн шийдвэрт оролцож явах хүсэл эрмэлттэй байх нь чухлаа гэдгийг хэлье. За баярлалаа. За баярлалаа.